Засгийн газар багш ажилчдын үндсэн цалингийн оны 1-р сараас 50%-аар нэмэх шийдвэр гаргасан. Гэвч бодит байдалд үндсэн цалинг нэмсэн ч бусад нэмэгдлүүд олгоогүй. Зарим сургуульд олгохдоо өмнөх 1.4 сая төгрөгөөс ховчилж тооцсонд тэд гомдолтой байгаамаа. Харин салбарын яамнаас сургуулиудад энэ сард төсвөөс зардал олгохдоо өмнөх жилээс багуулгаж зохицуул гэсэн аман чиглэлийг өгчээ. Мэдээллийг эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлнэ. Орой мэндийг хүргэе. За тэгэхээр өнгөрсөн 2025 онд Монголын үйлдвэрчний эвлийн холбоо засгийн газартаа бол хилцээр хийсэн ингэхдээ багш нарын өмнөх буюу 2025 оны үндсэн цалин болох 1,484 мянгаар тооцоолж 2026 онд зарим нэмэгдлүүдийг нь бол энэ дүнгээс тооцоолж хувьчилж өгнө гэдэг ийм урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм байна. За үүнийг нь бол багш нар яг одоо багш нарын хувьд өчигдөр, уржигдөр гэд өнгөрсөн 2 өдрүүдэд бол одоо цалингаа бүрэн авч эхэлсэн. Ингээд өмнө нь болохоор 2025 онд одоо 5 жил ажиллаж байгаа багшийн хувьд үндсэн цалин сая 484 мянган төгрөг байх үед эдгээр 3 нэмэгдлийг авлаа гэхэд 1.8 сая төгрөг авдаг байсан бол за үндсэн цалин 2 сая 226 мянган төгрөг болсноор одоо энэ нэмэгдлийг авахад 2.4 сая төгрөгийн цалинтай болж байгаа. Гэхдээ энэ нь бол одоо өмнө олон төрлийн нэмэгдэл аваад өндөр цалин авдаг байсан багш нарын хувьд нэмэгдлүүд нь орж ирэхгүй. За нэмэгдэл нь орж ирсэн ч гэсэн өмнөх цалингаар ингэж тооцоолж байгаа нь өөрөө шудраг ус байна гэдэг дээр бол багш нар саналаа илэрхийлж байгаа юм. Нэмлээ гэсэн боловч тэгээ яг урдх нэмэгдлүүдээ хасчихар тэгээд баг асагдчихж байгаа байхгүй цалин. Бидний цалин бол ерөнхийдөө бол үндсэн цалин сая 50 мянга л байсан. Сая болохоор нэмэгдээ сая 578 үндсэн болсон. Тэгсээр нөгөө нэмэгдлүүд нь асагдчихаар яг нөгөө үндсэн цалингаасаа буурчиж байгаа байхгүй цалин. Бидний олж мэдсэн мэдээллээр бол одоо сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг за ерхий боловсролын сургуулиудын нягтлан бодогч нарт бол одоо боловсролын яам болоод боловсролын ерхий газраас аман байдлаар одоо та бүхний энэ хувьсах зардлын хэмжээ бол өмнөх оноосоо буурсан байгаа. Та бүхэн үүндээ зохицуулаад одоо цалин хүс болоод бусад зардлуудаа хүргээрэй гэсэн ийм аман байдлаар чиглэл өгсөн гэж мэдээллээ. Бүрийн сангууд нь болохоор нөгөө нягтлангуудаа дарамтлаа тий наад мөнгө хүрэх та нар хэрвээ та нар хүргэж чадахгүйгээр ямар нэгэн өөр авлага үүсгэх юм бол өөрсдөө та нар энийг төлөөрэй. Таанаач хүрэхгүй болоод ирэнгүүт нөгөөдөл чинь нөгөө багш нарынхаа илүү цагийг өгч чадахгүй болоод ирж байгаа байхгүй юу. Тий зөвөр л одоо нэг хойтгороо уртгаа нөхөд ийм л байдал үүсчихэд байж байна. Тэгээ одоо ажилчид бол ерөнхийдөө ажил хаяхад бол бэлэн байна. Ур чадварын нэмэгдэл хоолны одоо нөхөх төлбөрийг энэ 1 сараас эхэлж олохгүй шүү гэдэг аман байдлаар за энэ боловсролын салбарын одоо ерөнхий газар боловсролын яамнаас доошоо одоо анхан шатны нэгжийн удирдлага болон нэгтлэн бодогч нарт аман байдлаар ийм мэдээлэл өгсөн. За чиглэл дээр бол энийг одоо хорьсон одоо олгоно гэсэн ийм шийдвэр байхгүй. Ер нь хувьсах зардлыг болохоор 2 жил тутам нэмэгдүүлнэ гэсэн ийм зохицол. Тэгэхээр энийг шийдэхэд бол засгийн газар яаралтай нэг хүүхдэд ногд хувьсах зардлыг ойрын үед нэмэгдүүлж тэгээд сургууль цэцэрлэгийнхаа төсвийг нэмэгдүүлж өгөхгүй бол энэ хэл ам хэрүүл маргаан болоод одоо үргэлжилсэн байдалтай л юм байна. Нэмэгдэл бол 30% дотроо байж байж бид нар энэ зөв тал руу гарах юм. Бид нар нэгэнтээ энэ цалин нэмэгдэж байгаа энэ явцад бол энэ үндсэн цалингийнхаа цалингийн бүтцийг зөв болох ажлыг хамт хийхгүй бол зүгээр арга цаасан байдлаар явсаар байгаад одоо ирсэн бодит байна. Яг энэ хувьсах зардлыг та бүхэнд ойлгомжтойгоор тайлбарлах гэж хичээ. 2024 оны 1-р сард бол хувьсах зардлын яг энэ бүрэлдэхүүнийг өөрчлөөд бас дүнг нь бол тодорхой хэмжээгээр нэмсэн байдаг юм байна. За ингээд тухайн үед бол харахад багшийн үндсэн цалин болоод нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл гээд эдгээр хувь хэмжээ за мөн захиргааны ажилтны цалин хөлс, үйл ажиллагааны зардал, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, за цахим хэрэглээний одоо зардал, хичээл сургалтын үйл ажиллагааны зардал гэх мэтчлэн маш олон бүтэц бүрэлдэхүүнтэйгээр тухайн одоо хувьсах зардлыг бол цэцэрлэгүүд бол үйл ажиллагаанд зарцуулдаг байсан гэсэн үг. 2026 оны 1-р сард ердөө багш ажилчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, за хүүхдийн хоолны зардлыг энэ мөнгнөөсөө зохицуул гэдэг чиглэл өгчээ. Манай хувьд бол юу яасан? Оноо хоолны нэмэгдэл бол авахгүй. Оноо хоолны нэмэгдэл угаасаа бид нөгөө 2-3 систем дээр бодож байгаа шүү дээ. Цалингийн системээс төлбөрийн систем рүү хэмжлэгээ үүсгэхээр оноо хоолн дээр төсөв байхгүй байна гэдэг төлбөрийн өсөлт үүсэхгүй байгаа байхгүй юу? Ерөнхийдөө цалингийн зардал бага л ирчээд байгаа.
Тэгээ одоо ямар ч юм цааш гарт олох бол одоо жишээл одоо бусад юм ч одоо яах вэ гэж бодвол бид аль хорно багш нартай гарт нь хөрөлж итгэдэг байгаа. Энэ сарын хувьд бол манад зөвхөн цалин ажил олгогчоос төлөх нийгмийн даатгал хүүхдийн хоолсоноос гэсэн 3 зардал орчихсон. Өөр зардал орж ирээгүй шүү дээ. Бидний холбогдсон мэдээлэл авсан Нягтлан бодогчдын хэлж байгаагаас жишээ татаа та бүхэнд харуулъя. За нэгэн сургуулийн өмнөх боловсролын байгууллага буюу цэцэрлэг 2025 оны 1-р сард нийтдээ 145 сая төгрөгийн хувьсгал зардал авч байсан. Тухайн үедээ бол энэ мөнгө нь одоо яг энд харагдаж байгаачлан олон ийм бүрэлдэхүүн хэсэгт бүтц хуваагдаад зардлуудаа өгч байсан гэсэн үг. Харин 2026 оны 1-р сарын 1-ээс багш нарын цалин хэдийгээр 50% нэмэгдсэн ч гэсэн тухайн хувьсгал зардлын дүн өсөх бус харин эсэргээрээ 30 гаруй сая төгрөгөөр буурсан байна. Нягтлан бодогчдын хэлж байгаагаар бол уг нь хөдөлмөрийн хуулиараа бол багш нарын цалинг одоо эхний цалинг болохоор сар бүрийн 5-нд, дараагийн цалинг нь сар бүрийн 25-нд бодож олгодог юм байна. Гэтэл энэ нь бол одоо тодорхой хэмжээгээр бол хойшлогдсон. Одоо салбар яамнаас албан тогтоор шийдвэр нь ирээгүй байсан учраас цалингаа одоо хэдий төсөн мөнгө нь орж ирсэн ч гэсэн цалингаа яаж бодох нь ойлгомжгүй байсан учраас цаг тухайд нь цалингаа тавьж чадаагүй байна. Энэ мэд жишээнээс харахад бол яалтчгүй энэ онд одоогийн байдлаар бол боловсролын ерхий газар боловсролын яамч тэр 2026 оны 1 сарын 1-ээс багш ажилчдын цалин үлсийг 50%-аар нэмэх шийдвэрийг хэрэгжүүлэх арга замаа илүү наривчлаагүй, илүү одоо бэлтгээгүй, ажлаа хангаагүй, төлөвлөөгүй байсан гэдгийг бас харж болно. Нөгөө талдаа одоо улсын төсөвт хэдийгээр зардлыг нь суулгаж өгсөн ч гэсэн ингэж одоо төсөн мөнгийг нь хангалттай тавьж өгөөг нь өөрөө бас төсөвт эргээд асуудал байна уу гэсэн асуултыг дагуулж байна.